Нийгмийн ажлын бакалавр бэлдэж байгаа ихтэй сургуулийн хөтөлбөрийн онцлогийг аваад үзэх юм бол хүний эрхэм чанар дээр суурилсан ялангуяа нийгмийн шударга ясыг бэхжүүлэх, соёлын ялгаатай орчинд ажиллах энэхүү үзэл баримтлал дээр тулгуурлаад нийгмийн ажлын хөтөлбөрийн зорилгод боловсруулагдсан байна. Тухайлбал бол манай сургуулийн хувьд Монгол Улсын боловсролын их сургууль нийгмийн ажил арга зүйн хөтөлбөрийн гол онцлог нь өөрөө ямар байгаа вэ гэхээр зэрэг нийгмийн сайн сайхан байдлыг бий болгох, тэр дундаа хүмүүсийг чадваржуулах мэдлэг чадвартай, дээрээс нь хүний эрх шударгасыг дээдлсэн ийм мэдлэг чадвартай энэ хүнийг бэлтгэх гэдэл бакалаврын хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа. Тэгэхээр бид нар энэ бакалаврын хөтөлбөрөөсөө бас ургаж гараад яг өнөөдөр нийгэмдэр ямар мэдлэг чадвартай хэнийг бэлтгэх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл төгсөгчийн чадвар юу вэ гэхээр зэрэг яг нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан, нотлохоон суурилсан, нийгмийн ажлын үйлчлэгээ үзүүлэх, нийгмийн ажлын онол тулгуурласан, үйлчлүүлэгчтэй арга зүй эзэмшүүлэх, хүний эрх шударгасыг дээдлсэн ийм хандлагатай мэрэгжилтэн бэлтгэхэд энэ мэрэгжилтэн байхад л хөтөлбөрийн маань гол загвар бол оршиж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар 1997 оноос хойш энэ бараг 30 жилийн хугацаанд мэрэгжилтэн бэлтгэж гисэн энэхүү хугацаанд бол нийтдээ 1300 гаруй энэ бакалаврын мэрэгжлийн нийгмийн ажилтныг бэлтгэж гаргасан байна. Давхарцсан тоогоор бол 5000 гаруй нийгмийн ажилтан боловсрол, шүүх шийдвэр гүйцэтгэх газрын харийн хорих ангиудад боловсролын салбарт, хүүхд хамгааллын салбарт, хүүхд гэр бүлийн салбарт гэд энэ олон салбарт ажиллаж байгаа бүх мэрэгчлэнүүдийг ажлын байран дээр нь сургах, давтан мэрэгшүүлэх энэхүү сургалтыг бол зохион байгуулж ирсэн байна. Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны сургуулийн харьяа, нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.